хүн өөрийгөө судлана, өөрийгөө олно гэж хүмүүс орчин цагт их ярьдаг болсон. Тэгэхээр хүн өөрийгөө олно гэд яахаа мэдгүй суугаад ахаар одоо ураг удмаа судлах хэрэгтэй байх нь. Ураг удмаа аль нэг талаа орхигдуулахгүй, аавын тал болон ээжийн талаа судлахдаа нагц болон авах талаа судлахдаа бүгдийг нь хідэн үеэр нь одоо хувь тэнцүү судлах нь өөрийгөө яг зөв олох нь гэж ойлгож байна. Зөв. Тэгэхээр энэ илүү нөгөө нэг би хэмбэ гэдгээ илүү сайн мэдхэд одоо энэ өөрийн түүх аягүй чухал тий. Би хэмбэ гэдэгт миний одоо эргэн тойрон хин хэн байна. Надтай хамааралтай хин хэн байна гэдгийг аягүй сайн мэдэх. Тэр хүмүүсээ одоо хэдийгээр магадгүй тэр өвөг дээдс нь одоо эрдэнцүүд нь жишээлбэл 75 жилийн өмнө 100 жилийн өмнө амьдарч ирсэн байж болно л доо. Тэгэхээр тэр хүмүүсийг нөгөө нэг хараагүй ч гэсэн нөгөө нэг ингээд хэрвээ бид нэр тэр хүмүүсийн хийж исэн үйл хамгийн сайн чаддаг зүйл ямар өвчнөөр өвдөжсэн хэрвээ эрт нас орсон бол тэр нь одоо ямар шалтгаантай байсан ч гэдэг юм уу иймэрхүү зүйлийг мэдэх юм бол нөгөө би хэмбэ гэдгийг мэдхэд бас их төхөмтэй болчих.